Энэ өдрийн мэндийг хүргэж үзэгчтэй мөрөөдлийн нэвтрүүлгийн 2021 оны шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За 2021 онд мөрөөдлийн нэвтрүүлэг 15 жилийнхаа ойтой залгаж байгаа. За бид ковид гарсандаа холбогдоод студиэсээ сэтгүүлч төлгөөнтэйгөө нэвтрүүлгээ эхлүүлж байна. За 2020 онд гарсан нэвтрүүлгүүдээсээ дээжлэн үзэгч та бүхэндээ хүргэхээр шийдсэн байна. За тэгэхээр эхний нэвтрүүлэг маань одоо Юнимед имлэгийн 20 жилийн ойтой холбогдож одоо бэлдсэн нэвтрүүлэг байгаа шүү дээ. Энэ баярт мөчтөө бидээс үзэгч та бүхэндээ 2020 онд хийсэн онцлог дугааруудаасаа бас үзэгчдэд төрөлөн хүрэхээр болсон байгаа. За эхний дугаар маань бол Юнимед имлэгтэй хамтран хийсэн бас олон гэр бүлүүдэд аз жаргалыг бэлгэлсэн ийм сайхан дугаар байгаа. 2017 онд Юнимед имлэг бол 20 жилийн ойтойгоо залгаж байсан. Яг тэр баяр үйл явдал дээрээ олон гэр бүлүүд аз жаргалыг бэлгэлье гэд хүүхэдтэй болох хүслэн гэдэг юм аян зарласан. За манай мөрөөдөл бэлдэх юм нэвтрүүлэгтэй хамтарч телевизэн нэвтрүүлэгт ороод за мөн одоо үр хүүхэдтэй болох юм сайхан аз жаргалыг тань бэлгэлье гэдэг юм нэвтрүүлэг байсан. Жилийнхаа ойтой залгаж байгаа Юнимед имлэгийнхэн нийгмийн хариуцлагын хүрээндээ нэгэн том ажлыг хийхээр одоо бид нэр хамтран ажиллаж байгаа. Хүүхэдтэй болж чадахгүй байгаа юм олон асуудаа боломж олгоод 300 гаруй загтал ирсэн. Үнэхээр олон загтал ирсэн. Тэгэхээр энээс харахад бол Монгол орн бол тий одоо өргөдөлтэй хосууд бол маш олон байгаа нь бол энээс харагдаж байна. Хамгийн ахмад настай 47-тай. За хамгийн залуу нь бол 21-тэй хосууд байна. За өргөдлийн үргэлжилсэн хугацаа 1 жилээс ахуулаад 18 жил хүртэл хугацаагаар одоо үргэлжилсэн. Янз бүрийн байдлаар байна. Бүгдэнд нь л тусалчмаар санагдах юм байлээ. 20 жил би биэндээ үнэнчтэй хүлээгээд, итгээд те хайрлаад, халамжлаад ингээл болно бүтэн гэд явж байгаа энэ гэр бүлүүдийг уншихад бас тусалчих юмсан те. Ад жаргал болох тэр үр хүүхдийг бэлгэлчих юмсан гэсэн тийм захианууд ихэнх нь тийм байна. Үс шилжүүлэн суулгах. Одоо хагалгаагаар биш тийм ээ. Аюуа биш үр шилжүүлэн суулгалт бай хамгийн эцсийн шатны одоо өндөр өсдөг бүхэн туслах технологи ашиглаад үр хөвгттэй болгож байгаа л бид бэлэг болоод байгаа юм л да. Нэг сарын хугацаанд тийм олон өргөдөлтэй гэр бүлийн загтал ирнэ гэж одоо яг тэр хэдэл төлөвлөгөө имлэгийнхэн маань. Тэгэхээр яг нөгөө загтлууд их ирсэнтэй холбогдоод нэг гэр бүлд биш бүр 5 гэр бүлд эрхийн бичгээ өгөө гэд ханц сүрэн төвшин төрийн гэр бүлд 100% үнэ төлбөргөө үр шилжүүлэн суулгах эрхийн бичиг. За бусад нь болохоор 50 40 30 гэд шатараалан өгсөн. Эхлээд бид нэг гэр бүлийг бүтэн одоо хөнгөлт үзүүлэх гэж бодож байсан. Гэтэл сарын хугацаанд 300 гаруй загтал ирсэн. Ийм учраас одоо манай хамт олон манай ОВП-ийн эмч мэрэгчлэн яриад 5 одоо гэр бүлийг сонгож 3-т нь 50% хөнгөлт үзүүлж байгаа. Нэг гэр бүлд үр шилжүүлэн суулгах зарлыг бүтэн 100% дааж байгаа. 2,500,000 төгрөгийн эрхийн бичгийг одоо гардуулах чинь. Сүүлийн одоо эрхийн бичгийн эзэн 10 сая төгрөгийн эрхийн бичиг авах нэ. Тэгэхээр энэ гэр бүл нь ханц сүрэн төвшин төр байх нэ. За баяр хүргэе бүгдээрээ. Тэр итгэл найдар өгсөн энэ арга хэмжээ зохиомоос Юнимед имлэгийн хамт олондоо маш их баярлж байна. Баяртай байна. Төвшин төр ханцрангийн хувьд бол ёстой нүдэ олсон гэр бүл гэж одоо үзэж байна. Одоо 10 жилийн өмнө жирэмслээд 9 сартай хата хүүхэд нэмэгдсэн. Тэгээ тэрнээс хойшоо яг энэ гэр бүл үр хүүхэдтэй болохын төлөө хоёулаа л хичээж зүтгэж одоо амьдэрсэн ийм гэр бүлийг хоёр биендээ үнэнч байгаад тэгэхээр яг нөгөө энэ шалтгаан нь сонгох шалтгаан болсон бах имлэгийнхэнд. Бусад гэр бүл нь ч гэсэн бас л одоо өөр өөрсдийн өргөдлийн шалтгаантай ийм гэр бүлүүд байсан. Мэдээж Юнимед имлэгийн зүгээс нэг гол шаардлага тавьсан байсан нөгөө телевиз эфирээр гарах учраас өргөдөлтэй гэр бүлүүдийн хувьд мэдээж ойр тойрныгоо хин нэгнээс ажлын хамт олноосоо найз нөхдөсөө бүр тэр бүхэл өөртөө ээж аваасаа ч хүртэл энэ асуудал маш их нууцалдаг тийм нандин одоо нууц ийм сэдв шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэнд олон гэр бүлүүд оролцсон байсан мэдээж бүгд телевизээр гарсан ч хамаагүй хамгийн гол нь үр хүүхэдтэй болох нь тэр хүмүүсийн хувьд чухал байсан болов уу гэж бодсон. Тэгээд ханц сүрэн төвшин төр хоёрын талаар таас үзэгчтэй эргээд нэг сануулж хэлээж ямар ажил эрхэлдэг гэр бүл бай үр хүүхэдтэй болохын төлөө ер нь өөртөө бас ямар алхмуудыг хийж исэн болоо. Энэ гэр бүл 10 жилийн хугацаанд бас яг өргөдөлтэйгээ тэмцсэн. Яалтчгүй л хоёр талангийнхан цалин хүрхгүй
мухардаад л яг энэ төрөйд нэвтрүүлэхэд одоо хандсан юм л гэр бүл байсан л да. Нэртэй хэр цаг зав гаргаж чинь гэр орондоо хэр цаг зав гаргаж чинь. Тэгэл өглөө гараад оройд ирдэг хүмүүс ирдэг шүү дээ, соёлол гараад. Танилцаадснаасаа хойш зээд жирэмсэн болсон юм бэ? 2012 онд. Тэр үед айгүй их баярлж байсан. Тэгэл нөө ажил ихтэй хоёулаалаас ажил ихтэй өглөө гараад орой орж чаддгийсэн чинь. Тэгэл 5 сард чинь төдөө угаас аав ээж тэр очиж төрнө гэд. Тэгэд дэс юугаар бол аав ээж тэр очиод сэлэнг ороод бас тэнцээ хяналтандаа орсон. Тэгээ сар гарan болоод тэгээ баг дахиад нэг ирж үзүүлээрээ хэн очиж үзүүлсэн чинь нэг даралт ихтсэн. Тэгээ зуны 6 сарын чинь айгүй хаалганд даралт ихтсэн. Тэгээ тэрийгэ мэдэхгүй. Тэгээ очиод үзүүлсэн чинь унаа чи угаасаа юу дотор аймаг болцсон байна. Тэгээ бараг тэр чинь нэг төрхөөс нэг 10 хоногийн өмнө л дөө. Тийм төгцөн. Тэгэл тэр үед чинь тэгэл хөөс амьдрах хэвээр утгагүй л санагдаж байна. Зүгээр л эмэгтэйчүүд талаас ямар ч асуудалгүй байна гэл. Тэгэл бараг бүтэн 2 жил явцсан юм чинь. Тэгээ 2 жил болоод тэгсэн чи манай ихч чинь одоо юуны хуучин бол Баянгол имлэг шүү дээ. Имлэгт очиж үзүүлээгээд. Тэгээд за гэдэг 9 сард би үзүүл шинжилгээ өгчөөд үрийн суугийн зураг авахул гээд тэгээ авахулсан чинь энэ ер нь битүүрэлтэй нь бараг л чи юунд орох юм байна. Суулгалт хийх юм байна гэдэг. Тэгтээ яг юу ч гэсэн юу хагалгаанд яг онцлогоонд ороод үзье гээд амар зэмж. Тэгэл 14 онд тэгээд анх орсон. Тэгэл тэрнээс хойш чинь тэгэл тэр хагалгаанд орсны дараах нь тэгээд угаасаа ингээд үрийн суу 2 суугч хоёул ингээд битүүрэлтэй бүр наалцтайсэн болохоор авцсан. Одоо тэгээ чи үр шилжүүлэн суулгахаас өөр ямарч харахгүй. Хэд орчин байдаг юм бол гэж судлаад үзсэн л дээ нэг 10 сая л. Тэгэл нэг ярьсан тий. Хоёлоор нь ер нь орох уу гэл. Тэгэл заац тэгээл. Тэгээжсэн чи харин яг өнгөрсөн оны 5 сард чинь нэг уралдаан зарлж идэхэд хаанаас мэдсэн? Тэрийг болохоор би фэйсбүүкээс мэдсэн. Халид захиавч үзсэн чи. Өөр л мэдэхгүй юу гэд. Төрүүлжгийн сан гэл бодчихсон л та. За эхнийхээ хүүхдийг ингээ алдсан юм чин дараа нь яа болохгүй юм бол гээл бүгд л одоо цагаансаар болохоор дайлангуй баяраар ч юм уу яаж нийжнэ гээл одоо хүн асуухаар л бас чахан хэцүү байдаг баг. Гэрийнхэн ч яах вэ бүгд мэдж байгаа болохоор гайг. Тэгэл найз нөхөдтэй л ажлын хамт олонд баг хэлээдээ ер нь саяхан л тэмцээнд цагаа маш шалгарснаас хойшлуулсан. Тэрний өмнө бол тэгэл тэгэл байгаль асуудаг гэсэн чинь. Тэгтэн тэгэл яхад тэгэл имжлүүлж байгаа гэл. Тийм тэгээд ер нь тэгэл тэрнээс ч очдоор найз нөхдөөр уулзгаа бэлдсэн. Хүүхдүүдээр л Алтаагүй хүүхдээ олон л гэж. Мэдээч тэр хоёрын хувьд бол 10 жил хүлээж гисэн байсан үр хүүхдтэй болохыг. Тэгээд нэвтрүүлэгт ороод бас тийм хурдан үр дүнгээ үзээгүй гэж хэлж болно л да. Ягаад тэгэхээр нэвтрүүлгийн 15 жилийн түүхэнд 4 жилийн туршид нэвтрүүлгийн маань зураг авалт үргэлжилж яваад за тэгээд хамгийн гол нь одоо бидний хүсэн хүлээж байсан бяцхан хөөрхөн тэр хүн манаас мэндэлсэн шүү дээ тийм ээ. Тэгэхээр яг тэр баяртай, гунигтай мөчүүдийг бас та иргэн нэг дурсаж ярих юм бол мэдээж жирэмсэн боллоо гэдэг мэдээ за бас аюул ослохгүйгээр эндэлгүүгээр тээх нь бас маш их чухал байсан. Тэгэхээр ажлуур маань төлбөр өртгөн өндөртэй гэж ярьж байсан шүү дээ. Тэгэхээр яг нөгөө үр шилжүүлэн суулгаад эхот хараад 14 хоногийн дараа яг үр тогтчихгүй юу гэдэг хариугаа сонсдог юм байлаа л дээ. Тэгээд бид нар яг эхнийх нь хариуг одоо яг нэвтрүүлгийн уран бүтээлчид ханцрын дэлхээс өмнө яг бид нар төрүүлж хэлээд яг бид нар яг тэр агшингал нөгөө үзэгчтэй хүргэндээ гэдэл ингээл баярлал хүлээж исэн л да. Тэгээд яг эмчийн хэлснээр бол за үр тогтсонгүй гэж хэлэхээр өстой нөгөө пал гээл явж байгаа ханцрангийн хувьд бол бүр их хэцүү хүн дээр харахаас л их ойлгомжтой байгаа л да. Тэгээд 1-2 удаагийн орлогоор яг жирэмсэн болоогүй. Тэгээд
яг эмнэлгийн хамт олон нэвтрүүлгийн уран бүтээлчид яг энэ гэр бүлийн хүсэл мөрөөдлийг биелэх мөч хүртлээл яг бүгдээрээ одоо үнэнчээр зүтгэж жагаад л эцсийн үр дүнгээ 4 жилийн дараа үтсэн гэж хэлж болно шүү дээ. Нэвтрүүлгийн ихэнх даст урдж хэлж сануулж ирсэн шүү дээ. Зөвхөн нэг гэр бүлт гэжсэн бол маш олон одоо хүмүүсээс цагтл ирсэн учраас 5 гэр бүлт өгсөн тийм ээ. Тэр бусад гэр бүлүүдийн хувьд ч гэсэндээ бас үр хөвгттэй болсон гэр бүлүүд байсан тийм. Эргээд за аль нь хүүхдтэй болсон бэ гэж асуухад одоо тэр хоёр хүүхдтэй болсон шүү дээ. Хүү юу охин уу гэж хэлэхээр хүүхдтэй болсон гэж хэлжсэн. Ер нь л өстой мундаг хамт олон гэж тэр үед л одоо энэ хамт олноор бахархаж байсан л да. За сая бид бол өндөн эсээ агуулсан шингэнийг сурвалж авлаа. Тэгэхээр энийг лабораторид ламинатор код гэдэг энэ тусгай микроскопонд энэ өндгөн эсээ энэ шингээс ялгаж авах юм. Хичнээн өндгөн эс байна, аль хэр чанартай байна гэдэг нь маргааш мэдэгдэнэ. Өнөөдөр бол өндгөөс хатгаж авлаа, нөхрөөс эр бэлгийсийг авлаа. Энэ хоёроо нийлээд инкубаторт өвсгөрлөө. Тасны дараа хизээ суулгах вэ? Ер нь бол хичнээн өндгөн эс авсан байна. За хуваагдал аль зэрэг чанартай явагдаж байна гэдгээс хамаарат хатгаж авсанаас хойш 3 дахь өдөр нь эсвэл 5 дахь өдөр буцааж суулгадаг. 5 дахь өдөр бол ер нь хамгийн сайн чанартай эсвэл 5 дахь өдөр хүртэл өсгөрлөгдөнө. Тэгээд суулгаснаас хойш жинкнээсээ үйл ажиллагаа эхэлнэ гэсэн. Яг бол ихэнх эсүүд бол лабораториос хуваагдаад гараад ирдэг. Гэтэл энэ бүх үйл ажиллагаа эсийн түвшинд явагдаж байгаа. Умаан хүндэд аль зэрэг рецепторууд байна. Энэ аль зэрэг хүлээж авах уу гэдэг нь маань суулгаснаас хойш жинкнээсээ эхэлдэг. Одоо баяртай мэдээ дулахаар л хизээ хугацаа авах. Энэ бол суулгаснаас хойш ойролцоогоор 13 хоногийн дараа л эхний шинжилгээг авч үздэг. Хоригдурын цаатгтомд үр тогтол явагдсан хойш ингээд 2 4 8 гэхлээр 5 хоног тасалт хуваагдчих. Энэ хуваагдлын явцыг бид нар инкубаторсон гаргахгүй энэ тусгай микроскопны доор ингээд байрлуулад шинжээд өгөх юм. Чанар сайтай өөрөөр аль вэ гэдэг юмд сонгож байна. Ингэснээрээ тухайн хосуудаа байдаг живлэх боломж, живлэх магадлалыг өсгөх болж байгаа гэсэн. Эхлээд бид нар үрийн шигний бид нар тоо хэмжээ хөдөлгөөн ямар байна тийм ээ. Түүндээ бид нар анализ хийгээд яг үр тогтолтын ямар протокол ашиглах вэ гэдгийг бид нар шийддэг. Хурдан хөдөлгөөнтэй буюу давшиг хөдөлгөөнтэй эсвэл хамгийн сайн хөдөлгөөнтэй гэсэн. Өөрөөр хэлбэл тухайн гэр бүлээс маань секундэд хичнээн микрометр зай туулж байна гэдээс хамаарат ингээд A буюу ногоо тийм улаан нь болохоор B буюу дунд зэрэг хөдөлгөөнтэй гэсэн. Өөрөөр хэлбэл хөдөлгөөний итвэх маань ногооны гараа гүйцэхгүй дунд. Энэ болохоор улаан нь болоод тэгэхээр үндсэндээ бол юм маш удаан хөдөлгөөн. Бид ханцрангийнхаа одоо үргэлжлүүлэн суулгалтыг хийлээ. Ер нь бол сэтэлтээр авсан өндгөөсүүд дээр үр тогтолтыг явуулаад за өр хөврлүүдээс хамгийн одоо боломжийн чанартай гэж үзсэн 3 өр хөврлийг өнөөдөр шилжүүлэн суулгах процедур маань бол дөнгөж сая хийгдлээ. За өндгөөсийг хатгалж авснаас хойш ойролцоогоор бол 3-5 хоногийн дараа хийгдэж байгаа. Тэгэхээр яг энэ процедур маань бол саяын та бүхний харсанчлан ямар нэгэн тухайн эмэгтэйд маань өвдөлт байхгүй, эмзэглэл байхгүй, ямар нэг өвчин амдаалт, унтуулах шаарддагддаггүй маш богино хугацаанд хийгддэг. За үүнээс хойш одоо ойролцоогоор 13-аас 14 хоногийн дараа энэхүү одоо эмчилгээ маань амжилттай болж жирэмсэлсэн хэсэг нь бол мэдэгдэнэ. Одоо нэг өөр шилжүүлэн суулгах ажилбар гэдэг маань өөрөө өртөө өндөртэй. Тэгэхээр эмнэлгийнхэн маань ч гэсэн тэр дунд одоо шантралгүйгээр яг одоо хичээж зүтгэж ажилласан нь бол яг харагдсан. Яа тэгэхээр эм чинь өөрөө одоо эмчилгээ хийж байгаа, сэтгэл санааг энд дэмжиж байгаа. Сэтгэл санаа бол хамгийн чухал гэж байгаа. Дээр нь бас өртөө өндөртэй нөгөө эмчилгээ, тариа гэдэл нэлээдгүй олон шинжилгээ гэж тийм. Тэгээд өөрөө эн чинь нөгөө ханцран ажиллаа зохицуулна гэл нөгөө ирж очиод биеийнх нь байдал гэл ингээл физик эмчилгээ хийн гэд ингэж явсаар байгаад ялцчгүй ингээд 3 жил болоод 4 дахь жил дээрээ үр хөвгттэй болж байгаа юм л да. Бид ханцранг нөгөө амжилттай жирэмслэн тэр мэдээг сонсоод айгүйх баярлж байсан. Дээрээс нь одоо хэдэн сар төрхүүлээ гэж бүр хоног тоолол хүлээл. Үгүй одоо энэ сар чи ханц төрөх юм биш тэгэл бид нар айгүйх ярьж байсан ажлын хамт олноороо. Тэгээд яг тэр бяцхан тэр нөгөө хүсэн хүлээж байсан тэр аз жаргал нь яг тэдний гэр бүлд ирэхэд бол бид нараас яг тэр баяр нурчийг хуваалцаад за дараанаас уг нь бол нэвтрүүлгээ бэлдээд үзэгчдтэйгээ дахиад одоо тэр Монгол улсад мэдлэн тэр нэг
хэлгийн хөөхөн жижигхэн бяцхан одоо иргэнийг бас танилцуулъя гэж бодсон болооч бас л энэ нөгөө коронавирусын халдвараас болоод очиж бол уулзч чадаагүй. Гэхдээ бид нар бас онлайнаар холбогдоод нэвтрүүлэг бас хийж хүргэсэн байгаа шүү дээ, тийм ээ. Анзаарсан бол яг би тэр гэрт нь очиод анх нэвтрүүлэг хийж исэн ханцрангийн одоо ярьж исэн яриа одоо нүд юу гэдгийг одоо нүрцэрээний хувирлж гэдэг юм а тий. Одоо ингээд хүүхдэд тэрээ сууж байгаа ханцран хоёр бүр эрсдэс өөр байгаа тий. Одоо бүр агүй ихтэй хүүхдэд тэрсэх хөөхөн одоо 2 сартаа болж байгаа гэд тий. Тэгэхэд бол тэр гэр бүлд аз жаргал бэлгэсэнд одоо нэвтрүүлгийн уран бүтээлч гэсэн үнэхээр их баяртай байгаа. Бидний бас хамгийн том баярын нэг. Одоо болж байна уу? Сонсогдож байна уу? За сайн байна уу? За хүүхэд нь хэдэн сартай болж байна одоо? Одоо 2 сар гаруй таа. Охин билүү хүү илүү? Хүү. Мөрөөдлөн тэгээд биелүү. Мөрөөд биелсэн. Нэ ямар ч байсан баяр хүргэе. Ээж болсон чинь ямар байна? Бай. За лопо. За хинтээ шүү. Өөртөө чи их адилхан юм шүү. Нүд мүд нь. Тийм байна уу? Тийм биш. Тэгээд яг тэгээд бүгдээ олон жил мөрөөд төгсөж явсан юм чи тэгээд бүгдээ маш их баяртай байгаа. Та бүхэн 7 хоног болсон гэж байна шүү дээ. Өдөр хоног болсон. Одоо ингээд гараад ирсэн 2 сар болсон гэж. Маш хурдан л байна да. Одоо тэгэл хурдан бүлт ороосаа гэж тэгээд бодсон юм чи. Хөөрхий. Одоо энэ та нар одоо энэс л кафе авна зү тий. Хүүхэд нь гарсан. Та хэдийн ажлын үр дүн тий. Тэгээд хүрээгээ шатчиж байна. Их сайхан шүү дээ. Тэр хүмүүсийн харьцаа хандлагатай нүрийн байшаа шал ондоолоод орж ирж байгаа юм чи тий. Тэгэлгүй яг сайхан байна. Юуниймээ дэмжлэг хамт олон хүнтэй хатаа эмчтэй манай гэр бүл тэгээд тусал дэмжиж манай гэр бүлийн мөрөөдлөг биелүүлсэн маш их баярлалаа гэж хэлээ. Тааштай бас ажлын амжилттай олон гэр бүл аж арга бүтээлээрээ гэж ирээд юм уу. Мөрөөдөл биелдэг нэвтрүүлгийн хамт олондоо ч маш их баярлалаа гэж бидээрийн манай гэр бүлийн мөрөөдлөг биелүүлж өгсөн маш их баярлалаа. Ер нь үгээр илэрхийлэхийн дараагүй баяртай байна. Манайхаар өөрчлөлсөн одоо энэ өөрчлөлөгч маань хүүхдээ одоо биднэртэй уулзах гад те эмчтэй уулзвал ингээл юу орж ирдгэлтэй ерөнхийдөө те тэгээд альсэл одоо ингээд жирэмсэн болцсон байна гэдэг анхных нь одоо IVF өөрчлөлтийн солихсдаараа тэр хилэх мүч те тэр их маш биднэрт бас өөрсдөд нь бас их гоё аз жаргал таашаал өгч идэг. Тийм учраас бол ингээд хүүхдээ тэрврээд ялангуяа энэ одоо бидний ажлыг ингээд баримтжуулаад тийм ээ яг ингээд бүр нэвтрүүлэг болгоод ингээд гаргаж ийн гэдэг чинь бас маш сайхан байна л да бидний хувьд. Хүсэл мөрөөдөл нь биелэх тэр хүний зорьсон тэр зорилгыг бид нар бусдын тусламжтайгаар бас өөрсдийнхөө оролцоотойгоор ингээд биелүүлж чадна гэдэг бол манай нэвтрүүлгийн хамт олонний хамгийн том баяр багтал байдаг тийм ээ. Тэгээд энд нэг зүйлийг бас ярмаар санагдаж байна л да. Хүмүүс бол үзэгчид маань мөрөөдөл биелдэг нэвтрүүлгийг телевиз нэвтрүүлэг гэж айгүйх боддог. Мэдээж бид нар телевиз телевизээр олон жилийн турш тасралтгүй эфирээ хүргэж ирсэн. Гэхдээ мөрөөдөл биелдэг нэвтрүүлгийг хийдэг хамт олон маань Арга Production гэдэг юм тусдаа бас юм студ продакшн байдаг. Ингээд багийнхаа хүмүүсийн итгэл сэтгэл одоо зүтгэлээр бид нар мөрөөдөл биелдэг юм нэвтрүүлгээ үзэгч та бүхэнд тасралтгүйгээр 15 жилийн хугацаанд одоо хүргэж ирсэн байна. Монголын анхны бөгөөд тасралтгүй явж байгаа цар ганц нэвтрүүлэг. Хүмүүлийн нэвтрүүлэг гэж хэлж болно шүү дээ. Тэгэхээр энэ ташрамдаас телевизлийнхаа удирдлагуудад одоо бидэнд бас одоо хичээн хийсэн нэвтрүүлгийг маань үзэгчдэд хүрэхэд бас гүр олон ажиллаж байгаад хамт олондоо бас баярлалаа гэж хэлэх нь зөв баг тий. 2020 онд одоо үзэгчдэдтэй хүргэсэн нэвтрүүлгүүдээс маань ер нь хамгийн аз жаргалтай хамгийн сайхан гэгээлэг нэвтрүүлэг маань яалтчгүй одоо Юнимед эмнэлэгтэй хамтран хийсэн Төвшин төр болон Хан Цэрэн хоёроо гэр бүлд нь бяцхан ханхуг бэлгэлсэн энэ дугаар маань одоо байсан шүү дээ тийм ээ. Тэгэхээр бусад гэр бүлүүдэд ч гэсэндээ энд хэлэхэд бол гэр бүлийн аз жаргал үр хүүхэдтэй байх аз жаргалыг үзэгчид маань яг хинээр шилүүлдэг мэдж байгаа. Гэр бүл бүхэн бас аз жаргалаар бэлхэж байх болтгоо гэж бас бодож байна л та. Мөрөөдөл биелдэг зүрхээ итгэлээр дүүрэг зүгээр суулгүй наанага минийхөө на миний шахын гөрн ханага ичигэн саа
Дараагийн онцолж байгаа нэвтрүүлэг рүү хоёлаа орох. Бас 2017 онд манай нэвтрүүлэгт хаягдж ирсэн загтал байсан шүү дээ, тийм ээ. Бас их онцлогтой, ер нь их ховорхон тохиолдох тийм загтал болов гэж бодож байна. Манай нэвтрүүлгийн тухайд ч гэсэн, тийм ээ. Энэ загтал бол одоо яг эзнээс нь бол 2 ч удаа манад ирсэн байдیں۔ За 3 жилийн хугацаанд одоо ялцчгүй бид нар л тасралтгүй холбогдож одоо охиныг минь олж өгөөч гэдэл бүр гэр бүлээрээ бид нарыг улаадаас ууггүй утсаар туслаач гэсэн ийм загтал байгаа штэ. Бидэнд бүр итгэж одоо тухайн үеийнхэн төрсний гэрчлэгээ, паспортын за ахуулсан зургийг ингээ явуулсан 79 оны 4 сарын 8-нд төрсэн Телек гээд ийм охин байгаа. Энийг мань олж өгөөч гэд гэрүүлээрээ ингээд хүсэл гаргасан ийм захиа байгаа. Манай нэвтрүүлэг нэг онцлогтой л да юу вэ гэхээр ерөөсөө манай нэвтрүүлэгт яаж орох вэ гэд хүмүүс айгүйх залгаж асуугаад байдаг. Тэгэхээр бид нар загтлаа бичээ гэж хэлдэг. Яагаад тэгэхээр та манай нэвтрүүлэгт загтлаар өөртөө одоо яг ямар асуудал байгаад байгаа, яаж одоо хүсэл мөрөөдлөө биелүүлмээр байгаа юм тийм ээ. Тэр тухайга бичиж ирүүл хэрэгтэй гэдэг. Зарим тохиолдолд бол бусдын тэр сайн сайхны төлөө найз нь ч юм уу өөр хин нэгэн ажлын хамт олон хүртэл загтал бичдэг ийм тохиолдлууд байдаг л да. Тэгээд энэ захаа маань ч гэсэн даах хэрэгтэй бол Төв аймгийн шууданчаар бичүүлсэн байсан. Ягаад тэгэхээр Баян Үлгээд одоо төрсэн казак үндэстэн хүмүүс учраас монгол хэлийг бол тэр бүрчлэн сайн бас мэдэхгүй учраас нь ирүүлсэн байдаг. Тэгсэн хэдий ч гэсэн тэр хүмүүс маань шантрахгүй бид нар лөө бүр уцаар байнга холбогддог. Дараа нь дахиад бүр загтал илгээсэн байсан. Алаг хорвоогийн амьдрал адал явдлаар дүүрэн бас хүү адармаа орооцолдоо ихтэй юм. Ингирээсээ 3 ихэр сов төвлсөн мөртлөө алхан дээрээсээ нэгийг нь бөмбөрүүлээд алдчихсан ихийн сэтгэл гэртээч тогтохгүй, гадаач тогтохгүй. Алсын харгуй ширтэж амин жаахан үрээ хүрээд ирэх болов уу гэж харуулдах. Ийм их нэг ихийн сэтгэлийг энэ гэр бүлийн чин ганц хүслийг сонсохоор мөрөөдөл биелдэг нэвтрүүлгийн багийн хүү Төв аймгийн Ухдаал цайдныг зорьсон нь нэ. Яг энэ сургийг гаргачихсан гэдэг одоо ерөөсө зөндөл одоо судалгаа хийж исэн. Харамсалтай нь бол яг энэ хайсан мэдээлэлээ бид нар олж чадаагүй. Тэгсэн хэдий ч гэсэн манай нэвтрүүлэгт ууггүй загтал бичиж байгаа энэ гэр бүлтэй ер нь уулзаж үзье. Яг гэр бүлийнх нь ямар санал сэтгэлтэй байдгийг тийм ээ. Ямар хуу аж төрдгийг яг тухайн үед ер нь юу болсон бэ гэдгийг илүү тодруулахын тулд Төв аймгийн Ухдаал цайдын сумыг бас багаараа зорьсон байдаг тийм ээ. Яг л нөгөө гэрт нь очиод одоо ээжээс нь хүүхдүүдээс нь гээд сонсоод арай өөр юм болоо. За мэдээж тэдний ганц хүсэж байгаа юм бол та бүхэн телевизээрээ гаргаад Монголын ард түмэнд хүргэж өгөөч гэсэн үднэс бид нар бас яг Төв аймгийн Ухдаал цайдын сумыг зорж одоо нэвтрүүлгээ бэлтгэсэн байгаа. Хариу өгөхгүй болохоор 2 удаа загталч юу таяа. Тэгээд гинт энэ мөрөдөл бэлдэг нэвтрүүлэгт бас би нэг хэдэн удаа үзсэн байхгүй юу. Тэгээд ер нь энд юу загтал бичвэл яг энэ ер нь олж өгөх юм шиг байна. Ерөөсөө загтал бичиж үзэн гээд тэгээд бид 2 загтал бичээл. Тэгээ өгсөн шүү дээ. Тэгээ загтлын хариу ирэхгүй болохоор байсгээл залгаад. Байсгээл залгаалгүй. Яас ингээл асуудаг. Тэгэхээр одоо хідэн охин хідэн хүүтэй юм бэ? 4 нэрхтэй. 6 нэмэгтэй. 6 нэмэгтэй. Тэгээд 7 8 9 дэх нь 3 ихэр гэсэн үг тий. Тухайн үедээ 3 ихэр гэдгээ мэдчихээ юу та хихрүүд нь ер нь хэдэн килограмм жинтэй төрсөн? 1 кг хагас 1 кг хагастай болно. Анхан төрөлтөө кокодинд уйлаа тийм байсан. Дараа нь дахиад уйлсан. За. Ямар болно би юу болно гэж баярлаа. Дахиад кокодинд уугарсан. Уйлаад 3 бол. Ороо күмбүхэн янд баярлаар янд хаалгаа онгаагаад би янд орондоо хэвтээд явсан байна. Дараа нь эмнэлэг хүйтэн байна. Кар сас ороод тийм байсан. 5-6 өдрийн тэдэн хүүхэд аваад явж байгаа. Та хүүхэд өгөх юм уу гэнэ өгөхгүй бол болохгүй гэнэ гэсэн аваад явна гэнэ гэлтэй. Өргөд гарсан за хүүхэд аваад явсан. Коксон 2 аваад явсан. Ойнд 40 гонох багтаа. 40 гонохтой баг. 40 гонохтой гаяад ирсэн. Гаяад өрсөн. Гайгүй бол эмнэлэгдээ байгаа гэнэ гэлээ.
За нэгэн хүүхдийн нас бараад хоёр хүүхд нь аваад ирсэн гинэ хэлсэн байхгүй юу? За та дараа нь хоёр хүүхд нь авнаа нэг нь авахгүй юм гинэ. За эрүүл мэнд бол боллаа гинэ гэсэн байхгүй юу? Залууг нь хүүхдэд тоохгүй. Тийм байсан. Хүүхд авчирсан. Хоёрындаа өлгөө ирэхдээ нэгэн хүнд Худоонын энд эрэхдээ аавга ирсэн байхгүй юу? За энэ цэний хоёр хүүхэд нь байгаа юм байна. Энэ биш байна. Энэ том байхгүй юм байна гэх. Оо би мэдгүй юм байна. За яг уу энд эрүүл боллоо энд сонор мартсан байхгүй юу? Одоо шүү юм байхгүй хаяа нэг көгчсөн сахбал санаанд ороод энэ көгтөө загсан байхгүй юу? Апузаа хөгшний ярьснаар бол одоо тухайн үед бол одоо нэгдлийн мал малж исэн нэлээд ядрангуй төрсөн. Дээр үд чинь бол одоо 3 хэр гэдгийг олон мэдэхгүй. Яг л нөгөө төрж байгаа агш наалла өөрөө яриад байгаа байхгүй юу? Одоо нөгөө хил жахан битээр одоо нэвтрэлхээс хэцүү байсан. Тэгэл за эхний хүүхд уйлал гарсан. Тэгэл хоёр дахь нь гараад гурав дахь нь гарсан чинь л ингээл нөгөө эмчнэр гүйлдэл орж гараад их хүүтэн байсан гэл тооё бол төсөөлөө одоо нөгөө ярьж байгаа юм л да. Тэгээд би тэнхрэхгүй одоо дээр нь бас дахиад нэг 6 хүүхдээс хамгийн бага нь 3 настай нялх хүүхдүүд ихтэй. Тэгээд 3 ихэр гарсан гэхээр ер нь л их удаан тэнхэрсэн юм шиг байгаа. Тэгээд ялчгүй нөгөө улсаас 3 ихэрийг одоо хардаг асрамжинд авдаг гэд хотоос эмчнэр ирээд авч явсан гэж ярьдаг юм байлээ. Тэгээд бас нэг энэ гэр бүлд яагаад одоо энэ нэг нь амьд байж магадгүй гэдэг юм сэтэл санаа төрсэн бэ гэхээр тэр нэг бас сонин түүх байсан л да. Тэгээ өөртөө ярьж исэн. Юу вэ гэхээр 3 ихрийг улсын одоо тэр халамжинд аваад явцсан, аавтай нь хамт явсан. Апусаагаа өөрөө болохоор биеийн сайн тэнхэрч амжихгүйсэн учраас гэртээ үлдсэн юм шиг байна тийм ээ. Тэгээд аав нь явахдаа эмчнэр болохоор та буцахтаа 3 ихрийнхаа хоёрыг авч явна шүү гэж хэлсэн гээд байгаа. Тэр тэгтээ тухайн үедээ тэр хүмүүс хэл ус сайн нэвтрэлцэхгүй байсан уу, буруу ойлголцсон уу те нэг тийм эргэлзээ төрчихсөн юм шиг байна. Тэгээд нөгөө аав маань яг хоёр ихэр хүүхдээ аваад гэртээ хараад тэгээд тэндээс л ерөөсөө одоо гэр бүлийнхэн энд юу болов яав юу гэдэг нэг эргэлзээ төрсөн хідэж одоо яг тухайн үедээ мал ах уу олон нялхнаатай хүүхэд гээд тэр асуудлын араас бас сайн явж чадаагүй юм байл л дээ тийм ээ. Та 3 ихрийг төрж яхад одоо хэдэн настай байсан гэсэн үг үү? 3 настай. 3 настай бүр болчир жоохон байсан байна шүү дээ, тий. За тухайн үед юу басан талаар ээж аав нь бас нэлээд сайн ярьдаг бах тий. 3 ихрээ Улаанбаатар хотоос 2 эмч авч ирээд тэгээ аваа явсан гэж хэлжсэн. За. Тэгээд нэг 40 хоног болоод нэг явдаг юм байна шүү дээ. Тэсэн чинь баг охин багч өнгөрчлөө гэсэн байна. Тэгэхээр аав болохоор за баг өнгөрсөн байна одоо яах вэ? Гэт гэртээсэн чинь гэрт нь нөгөө өө юм уу чиний багчийн өнгөрөөг юм биш үү томч нь байхгүйсэн биш үү чи гэхгүй юу тэр юм чинь болохоор ингэсэн байна 3 ихрээ чи гурвангийн шүгд авч болохгүй шүү авахгүй чи хоёулангийн л авна шүү хэлсэн байна л да тэгэхээр тэрүүхэн дээр мэдээгүй сүүлдэл нь яах вэ тэр нөгөө өөдлөхөрч нь хүүхч нь хүүхдээ боддог юм байна шүү дээ. Тэгээд яана би манай хүүхд амьд явж байгаа юм болов уу, яаж байгаа юм бол гэж хэлдэг байсан л та. Хол газар болоод нотог тиймээ хайч чадахгүй, өөрснөө тусгай болоод имэгтэй хүний санаанд ороо кэрэс гараагүй хүн юу ч мэдэхгүй шүү дээ. Тийм болоод алдсан байхгүй санаанд энэ дураа. Нэгэн ихээс 3 ихэр мэндэлж байхад нөгөө нэг нь үрийн мөрөөсөл бол суудаг. Ийм үнч тэгш бүсийн хорвоо шүү дээ. Хүслээр биш хүчээр хүний үр болоод явчихсан амин жаахан охиноо амьдралдаа ганцхан удаа харж алаг нүдэн дээр нь үнсгэл энэ ертөнцид ондох зүйл надад алгаа. Ичи ингэж алсыг ширтэн. Ээжийн ярьснаар бол тухайн үед бол нөгөө аав нь 2 хүүхдээ нэгдүгээр төрх рүү авч явсан. Тэгээд буцаад ирэхдээ нэг хүүхэд нь нас орсон гэд 2 хүүхэдтэй ирсэн баа штэ. Тэгээд явуун дээр эргэлзээ төрсөн бэ гэхлээр бага охин чинь нас орсон шүү гэсэн чинь ирээд үдсэн чинь нөгөө том охины энэ зүүн чихэн дээрээ юм жижигхэн ургацгтай байсан. Тэгээд том охин алга байна штэ. Бага охин нас орсон гэсэн чинь гээд эндээс ахуулаад яг энэ гэр бүлд эргэлзээ төрөөд энийг охин амьд байх магадaltaй юм байна гэд одоо ботсон юм байлээ л дээ. Одоо та 3 хүүхдийн чинь нэгийг авахгүй шүү гэд тэгж хэлсэн байл да.
Тэгэхээр нь одоо залуу байсан юм уу? Монголоор сайн ярьж чаддаг байсан юм уу? Яагаад тэгээ тийм юм ярьсан ерөөс би сайн ойлгохгүй хэрсэн. Одоо хүртлээрээс яавд гайхаад тэгээ яахаар ингээл одоо 3 хүүхдийнхаа нэгийг авахгүй шүү гэж хэлэхэд та одоо яагаад миний хүүхдийг яагаад авах гэж байгаа би яхаараа гурвангийн авахгүй гэж яагаад асуугаагүй юм болов гэж ганц л асуудал шүү дээ. Тэрийг яагаад хариулж чадаагүй юм болов гэж тий гээд тэгээд авдаа ерөөсөй гайхаад итг. Эмээ ярьжсэн л да миний зүудэнд сүүлийн 3 жил ирж байна. Ингээл намайг тэрвэрэд авах шиг болсон гэд нүдэндээ нулимстай ярьж байгаа нь бүр сэтгэлд татхан үлдсэн байна л да. Таныг ингээд ярьсан чинь нэвтрүүлгийн баг нөгөө яг ингээд зураг авалтаар очиход бид нар өөрсдөө болвол яг энэ гэр бүлтэй танилцъя, яг тухайд юу болсон бэ гэдгийг өөрсдийнх нь одоо ярианаас сонсъё гэж бодоод очисон. Тэгээ бид нар ч гэсэн яг нэвтрүүлгийн хамт олон Афо Цагбайтай, за түүний хүүхдүүдтэй ярилцаж суухад бол нэрэл энэ алга болчихсон одоо нас барчихсан гэдэг охин нь амьд ч юм болов уу гэдэг юм итгэлтэйгээр бид нараас буцаж ирсэн байгаа шүү дээ тий. Яалтчгүй л одоо мэдээж эмч бол бага охин ч нас орсон шүү гэж итэл нөгөө том охин алга болсон болохоор тэр гэр бүлийн хүн болгоны ярианаас л яг охин минь амьд байгаа шүү, амьд байгаа л ядаж аав нь уулзч чадаагүй ээжигээ уулзуулчихсан гэдэл хүүхдүүд нь бүгд л уйлцааж исэн л та. Хоёр ихэр ч ихсэн айгүй хөөрхөн нэг нь өвтгөр нөгөөх нь өвддөг. Одоо манай нэг ихэр хүнтэй суудсан эсэм минь ингээ сайхан амьдарч байгаа хаа одоо харж байгаа л зүгээр ирээл уулзчих гэдэл ярьж байгаа одоо нэвтрүүлэг дээр байгаа шүү дээ тий. Улсаас амьдрал хүсэл жаргал гэдэг хүсэн баггүй юу? Энэ хүсэл нь алгуулчихад байгаа байхгүй юу? Хүсэл нь алгуулчихад байгаа тий. Яг энэ охин нь бол энэ охин байхгүй болчиход байгаа юм. Хөөрхөн 3 багаз 40 хоногтой авахсан гэсэн шүү дээ. Чихэнд юм тавиа. Уртай гэж ярьдаг шүү дээ тий. Нөгөө ихэр эмхтэй эрэгтэй хоёр дээр бол тийм ургацаг бол байхгүй. Зүуд мүдэнд орох уу танд мэдэгдэх юм байна уу? Ийм татаж яах юм. Нэг хөгдөлт гулаад ингэ тавьсан тийм болсон. Хоёрдгийн жингээр ингээд тавьсан шийдэн бэлэм аваа биш ингээд. Тэврээд авсан. Тэврээд эрэхгүй юм байна. Хөр гол газраас ингээд эрэхгүй шин дөнгөөр зүдлээд гэнэ. Шинэ юм тийм бол наашир гэнэ гэлтэй. Брайнд ойртохгүй юм болгоно кисүү болно энэ. Тэгээ санаад ороод тийм байсан. Өнөө 3 жил болсон. Яаж төсөөлж ярьж байна? Ихэр нь одоо ямар ч гэсэн 41 настай. 41 настай нэг одоо нэг эмэгтэй нэг зүүн талд ямар ч нэг ууртай тий. Тэгээ хоёр чихэндээ нэг ууртай тийм нэг алга нүдтэй нэг охин байж магадгүй гэж бодоод шүү дээ. Ээж одоо манай миний хүүхдүүд ингээл их чигээ бас хайж байгаа юм байна. Зүү юм байна. Гэт бас бид нар захидал бичиж байхдаа өнөмшгүй шүү дээ тий. Та хэд ирж байхдаа бас ээж яг өнөмшиж байгаа байхгүй юу? Болоогүй ч гэсэндээ бид нар яг хайж байгаа гэхээ яг үнэн боддоор нь харуулж байгаа юм байна. Гэт бүр баярлсан та хэд теста. Хоёр их маань бүр яриад инээгээл дуушуулаг уншаал тийм ээ. Тэр надад бас энэ нэвтрүүлгийг хийхэд их тийм нарийн нандан гоё сэтгэлийг төрүүлж ирсэн л та. Очиход л одоо ээж баярлсан л да. Охин ч гэсэн яг тэгжсэн. Яа тэгэхээр ээж маань одоо ингээл та нар дүүгээ хайж байгаа мó, хичээгээ хайж байгаа мó, сураг тавьж байгаа мó гэд тэгэл та нар ирэхээр л итгэсэн баг. Ямар нэг үйлдэл хийж байгаа юм байна. Хичээг маань хайж байгаа юм. Охиныг маань хайж байгаа юм байна гэд хэдийгээр яг бид нэр одоо олоогүй ч гэсэн та нарыг ирсэн л их баярлаа гэдэл одоо бүгдээ сэтгэл хангалуун байсан л та. Гэтэл яг нөгөө ярилцж хахад битүүхэндээ ингээл нөгөө нэвтрүүлэг өмнө үзсэн болохоор охин ороод ирэхийн яг та нарыг авцарж байгаа юм байна гэж бодсон штэ гэдэл ярьжсэн тийм жахан гордоцсон л та ер нь бол. Одоо та хоёрын их ч гэсэн үг шүү дээ тий одоо хайж байгаа нь болохоор би бол ямар ч зэмт байгаа гэж боддог. Тэр ээж хэлэхгүй ах нут хэлэхгүй байсан чи бас доторд чэжд байж тас. Би өвдөхээр энэ өвдөн бас. Тэгэхээр одоо эмэгтэй ихт гэхээр би бодохдоо л гэж бодож штэ. Тантай илүү төстэй юм болоо гэж бодож байна. Ихээсээ гарсан болохоор өөр биш байхаа нэгэндээ дураасан байгаа гэж боддог. Тий гэж 3 ихрийн нэгэндээ дураасан байгаа гэж боддог. Ах
ахтаа дөрөөгөө өсөн ч гэсэндээ дүүдээ нэг дөрөөсөн гэж боддог. Орч ирсэн чинь. Амт цагт нэг уулзаад амт цагт нэг баярлж явахдаа сайхан гэж боддог. Тэглгүй яхаа. Ах түүнээс ихэр сал явуулсан хамгийн хэцүү байдаг байхгүй. Ихэр л их хэцүү байдаг. Та тийм гол итгэж байгаа юм бол за марцсан нэвтрүүлгээр орохоор магадгүй нэг ихэр нь үзээ сууж их магадaltaй 41 настай. Айлын хүн болоод явсан тэр бол. Хүнтэй суудсан байгаа. Хүнтэй хүүхдтэй болсон. Айлын хүний шаргалтай сайхан амьдарч илвэ. Та нар ингэж олж өгөөл ингэж олон хүн үзэн олон хүний танил харж чинь зүгт харж. Энэ одоо юу болж ингэж хүн санагдаж асуун тэгэхээр хүн ч гэсэндээ их чимэн ингэж олж өгвөл хин ч чинь баярлж байгаа. Чихэнд ганц биднээс ч ах дүү их чимэд хамаатнууд ээж их баярдаг биднээс ээж л баярлах. Хинслахта. Нэг гурвуулаа нэг уулзахаа гэж боддог дотроос боддог. Миний мөрөд болоо тэр ээжийг нэг амьд нэг ихрийг олж аваад нэг гурвуулаа нэг ээжийг байгаас ахтын ээжийг баярлах гэж. Гурвуулаа нэг ээжийг нэг төвлөж сэтгэлийн баяруулах гэж бодож байгаа. Ээжийн нэг хэлсэн үг одоо охин яг улсаас нэрээ өгч ирсэн юм байлаа. Амьдрал жаргал хүсэлгээд. Тэгээд одоо энэ насандаа уулзах чадахгүй байсан ч гэсэн одоо өөр хүүхдүүд маань олж уулзахын эрүүл өргөж гинэ гэж төгсгөлтний хэлсэн л дээ. Тэр үг л одоо нөгөө зүрхцсэн гэдэг шиг ээж маань үрээ алдсан хүн ямар байх вэ? Яг л тэр сэтгэлээр бас амьд байгаа гэдэгтээ бүгдээрээ л бүрээ ихтэй орсон гарсан хүн болгонд л одоо нөгөө үзүүлэл ам бөө юу гэдгийг хүн болгонд үзүүлэхээр амьд байна гэж хэлээд байгаа. Зүудэнд хүртэл сүүлийн 3 жил орж ирлээ гэдэл тэр хөшөө ярьжсэн л да. Хараа танихлаа та. Тань нь шүү дээ. Тань гэдэг нь. Энд биер амт сахта ямарч болоод өзигний санчаа. Амт бол тэгээд одоо амьд цэрийн явж ивэл одоо ирч маань одоо бид нартаа ирээд мөрөдлөө биелүүлэл бүх гэр бүлийнхаа мөрөдлийг биелүүлээд ээжим нь баярлуулаад тэгээд яваасаа гэж бодож байна. За яг энэ нэвтрүүлгийг бэлтгэхэд манай нэвтрүүлгийн хамт олонны хувьд бол бас их өөрсдөө ч гэсэндээ олоод өгчих юмсан тэр уулзаж чадахгүй байгаа олон жил 41 жилийн туршид хүсэн хүлээсэн тэр нэг хүсэл зорилгыг биелүүлж хэмсэн гэж маш их бодсон боловч мэдээж одоо хараахан яг одоогор бол биелээг байгаа. Гэхдээ магадгүй яг одоо тэр сайхан уулзах учрах ерөөлтөө өдрөөс ирж магадгүй гэдэг тийм ихтгэл найдар нь одоо ч гэсэндээ бол тасраагүй байгаа. Үзэгчдээс маань ч гэсэндээ яг энэ нэвтрүүлэг гарч явах үед бидэнд маш их мессеж, захидлууд бас их ирсэн шүү дээ. Нөгөө гурвын маань ихний маань олцсон болов яасан бол гэд маш их тийм үзэгчдийн хандлттай бас нэвтрүүлэг байсан л да. За тэгээд энэ хүрээд нэвтрүүлгийн өндөрлөө тий. За зөвхөстэй энд хүрээд энэ удаагийн дугаарыг өндөрлөө. Ингээд бид 2020 онд хийсэн нэвтрүүлгээс дээжлэн үзэгч та бүхэнд хүргэлээ. Ингээд ковид удахгүй арилж одоо монголчууд хэвийн амьдралдаа орох сайхан цаг ирэх бах. Ингээд тэр үед бас мөрөөлөл нэвтрүүлгээрээ олон хүмүүсийн хүсэл мөрөөдлийг биелүүлсэн сайхан нэвтрүүлгээ үзэгч та бүхэндээ өргөн барих болно. Ингээд эх 7 хоногийн энэ цагтаа уулзлаа. Түр баяртай. Баяртай үзэгчтэй. Хүсэл мөрөөдөл биелэх юролтой хүмүүс минь мөрөө